Хэрв та чихрийн шижинтэй бол дараах дэглэмийг бариарай. 1-р өвчнөө хянах. Чихрийн шижин өвчний талаар бүрэн ойлголттой болох нь чухал юм. Өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх хэрэгтэй. Мөн биеийн жингээ тогтмол байлгаж, цусандах сахараа хянаарай. Эмчийнхээ зөвлөсөн хэмжээг баримталж, эмээ тогтмол уух нь чухал юм. 2-р тамхинаас татгалзах. Тамхи татах нь 2-р хэв шинжийн чихрийн шижин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал цусны эргэлт буурснаар хөлний шархлаа үүсэх ба энэ нь хүндрэвэл тухайн хэсгийг мэсцлийн аргаар тайран авах эрсдэл үүснэ. 3-р даралт болон бие дэх өөх тосны хэмжээгээ хянах. Цусан дахь даралт өндөр байх нь судсан аюултай. Мөн бие дэх өөх тосны хэмжээ өндөр байх нь чихрийн шижинтэй хүмүүст зүрхний шигдээс, харвалт гэх мэт амь насны нэрсдэлтэй өвчин үүсгдэг. Даралт болон өөх тосны хэмжээгээ бага байлгахын тулд эрүүл хооллох, тос багтай хүнс хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. Хэрв шаардлагатай бол эмч, эмийн эмчилгээ бичиж болно. 4-р эмчийн хяналтад тогтмол хамрагдах. Жилд 2-4 удаа чихрийн шижингийн эмчит болон нүдний эмчит хянуулж байх хэрэгтэй. 5-р вакцинжуулалтад хамрагдах. Чихрийн шижинтэй хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад өвчин нь амархан тусах магадлалтай. Иймд эмчийн зөвлөсний дагуу томуу, хатгаа, гепатит Б болон бусад шаардлагатай вакцинд тогтмол хамрагдах хэрэгтэй. 6-р шүдэ арчлах. Чихрийн шижин нь буйлын өрсөл үүсгдэг. Өдөрт хамгийн багадаа 2 удаа ботортой оогоор шүдэ угаах, шүдний утас хэрэглэж цэвэрлэх. Жилд 2-оос доошгүй удаа шүдний эмчит үзүүлж байх хэрэгтэй. Хэрэг буйлнаас цус гарах, улайх, хавдах шинж тэмдэг илэрвэл эмчит хандаарай. 7-р хөлөндөө анхаарах. Цусан дахь сахар өндөр байх нь цусны урсгалыг бууруулж, энэ нь хөлний мэдрэлийг гэмтээдэг. Хэрэг үүнийг эмчлэхгүй орохвол шарах, цэврүү нь халдвар дамжиж эрсдэл үүсгэнэ. Улмаар хөлөө алдах ч аюултай. Хэрвээ танд хөлийн асуудал байгаа бол дараах зөвлөмжийг дагаад үзээрэй. Өдөр бүр бүлээн усаар хөлөө угаана. Хэд удаан усанд дүрхээс болгоомжлоорой. Энэ нь арсыг хураашуулдаг. Хөлийг ялангуяа хөлийн хуруунуудыг зөөлөн арчиж хатаана. Хөлийн тавхаа өсгий болон шагаанд чийгшүүлэх тос түрхэнэ. Хурууны завсар түрхэх хэрэггүй. Хит их тос нь энэ хэсэгт нэн үсгэж болзошгүй. Хөлөнд эвэр, цэврүү, улайлт хавантай хэсэг байгаа эсгийг өдөр бүр шалгаарай. Хэрв таны хөлөнд идэхгүй удаж байгаа шарах, өвдөлт байгаа бол эмчит хандах нь зөв юм. Мөн хөлөнд буглаа, ил шарах байгаа бол нэн даруй эмчтэй үзүүлнэ. Гэрт болон гадаа хөл нүцгэн явахгүй байх хэрэгтэй. 8-р өдөр бүр аспирин уух. Хэрв танд чихрийн шижин болоод даралт өндөр, тамхи татдаг зэрэг зүрх судасны өвчлөл үүсэх шалтгаан байдаг бол зүрхний шигдээс болон харвалтаас сэргийлж эмч аспирин зөвлөж болно. Хэрв дээрх шалтгаан байхгүй бол аспирины зохистой хэрэглээг эмчээсээ тодруулаарай. 9-р согтууруулах хундаа хэрэгэлдэг бол зохистой хэмжээг баримтлаарай. Согтууруулах хундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихсгэж, эсвэл багасгадаг. Хэрв та хэрэглэх шаардлагатай бол 24 цагт 1 удаа цогтууруулах хундааны аль нэгийг, жишээлбэл шар айраг 285 мг, цагаан арх 30 мг, дарс 100 мг-ыг уухыг зөвшөөрдөг. 10-р стрессээ зохицуулах. Уурлаж бухимдахгүй тулд хангалттай унтаж амрах, эерэг бодолтой байхыг хичээгээрэй.